хандаа байна. Можо дижитал телевиз монголчуудын сэтгэл зүйн эрүүл мэнд сэдвийн хүрээнд 7 хоногийн турш сэтгэл зүй, сэтгцийн эрүүл мэндэд тус хүргэх зураг мэдээллийг хүргэж байна. Хувь хүний сэтгэл зүйн эрүүл мэнд нийгмийн хэмжээний асуудал болоод байгаа. Хүн сэтгэл зүйдээ өөрчлөлт орсныг дараах шинж тэмдгүүдээс анзаарч болдог юм байна. Хэрэв дараах шинж тэмдгүүд олон хоног удаан үргэлжилж байвал та стресс, сэтгэл зүйн асуудалтай тулгарсан байх магадлалтай. Сэтгэл хөдлөлт зан авирт дараах өөрчлөлт ажиглагдана. Байнга бухимдах, уур уцаартай болох. Ямар ч шалтгаангүй гуниглах, урам хугарах мэдрэмж төрөх. Хүмүүстэй харилцах хүсэлгүй болох, ганцаардмал санагдах. Юунд ч сонирхолгүй болох, дуртай зүйлтэй ч урамгүй болох. Бие махбодын шинж тэмдгүүд. Толгой өвдөх, булчин чангарах, бие сулрах. Нойрны хэмнэл өөрчлөгдөх, нойргүйдэх эсвэл хит их унтах. Хоолны туршил өөрчлөгдөх, хит их идэх эсвэл хоол идэх хүсэлгүй болох. Шалтгаангүйгээр дотор эвгүүрхэх, зүрх дэсэх. Сэтгэхгүй, анхаарал төвлөрлийн хувьд. Анхаарал төвлөрөхөд хүндрэлтэй болох. Юмыг удаан ойлгох, шийдвэр гаргахад хэцүү болох. Амьдрал утгагүй мэт санагдах, зүрх бодлууд давмгайлах. Энэ бүхнээс үүдэж ажиллаа хийж чадахгүй болох, бүтээмж буурах. Хит их завгүй болж стрессээ мартал ажиллах эсвэл огт ажил хийх хүсэлгүй болох. Бусдаас зайгаа барих, нийгмийн харилцаанаас татгалзах шинж тэмдгүүд хурцаар илэрч эхэлдэг. Хэрэв эдгээр шинж тэмдгүүд удаан хугацаанд үргэлжилж таны өдөр тутмын амьдралд сүргээр нөлөөлж байвал мэрэгжлийн сэтгэл зүйч эмчит хандах нь чухал. Өөрийгөө анхаарч амралтаа авч дасгал хөдөлгөөн хийх, хайртай хүмүүстэйгээ ярилцах нь стрессийг бууруулахад тусалдаг. Баярлалаа.